Өнөөдрийн минь төрхий YouTube хийхээс тайлбар мэхвэ. За хэлээд юм дээрээ суур бичлэг видео олох хэрэгтэй. За тэгээд CapCut нэгээд бичлэг видеогоо оруулаад текст гэсний add text хэсэг дээр дараад текст буюу subtitle бичнэ. За ингээд үүнийгээ аяндаа тохируулна. Наас цааш хөдлөж зөөж чирж болно. Аяа сонсож байгаад үгээ тааруулна. За мөн үүн дээрээ дараад доош нь зөөж дээш нь чирж видеонд тааруулж болно. Бичсэн текст дээрээ дараад темплейт хэсгээс өөрийн тохирох фонт загварыг сонгох боломжтой. Мөн чинээсээ фонт хэсэг дээр нь фонт стайл хэсэг дээр нь текстнийхаа хэв загварыг харж аваад тааруулж сонгож болно. Animations буюу энэ хэсэг дээр текстнийхаа хурд загвар яг яаж гарч ирхийг нь дараад сонгож тохируулж болно. За бүгдээрээ одоо видеогоо тоглуулж үзье. Түн юм болсон байна. Талаад хараад ажиллаа.